За энэ өдрийн амар амгаланг та бүхэнд айлдъя. Тэгээд өнөөдөр би та бүхэнтэй загалмайтнууд монголчуудын хувьд харийн шашны гэдэг сэдвээр хуваалцъя. За загалмайтнууд гэдэг үгийг орчин цагт 2002 оноос хавуулаад Христ итгэлтнүүд гэдэг нэр томьёогоор хэрэгжилж ирсэн. За эртээр үед загалмайтнуудыг эрхүүдүүд гэд нэрлэдэг байсан байна. За Христ итгэлтнүүд нь маань 1990 оноос одоо шинээр бий болсон шашны нэгэн урсгал биш. Харин энэ бол Монголын түүхэнд аль хэдийнэ 1000 гаруй жилийн түүхийг багтаасан одоо монголчуудын дунд эртнээс байсаар ирсэн итгэл бишрэл 90 оноос сэргэж ирсэн ийм түүхтэй. Тэгэхээр энэ түүхийг мэдэхгүйгээс үү эсвэл мэдүүлэхгүй байгаагаас үү монголчуудын дунд одоо харийн шашин мэтээр ойлгож, харийн шашин мэтээр гадуурхаж одоо янз янзаар ярьж байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ цагт би түүхийн оюун санамжийг сануулахыг хүслээ. За Библи өөр агуу их түүхийг агуулсан ном. Орчин цагийн Израильчууд Библийн хуучин гэрээнээс өөрсдийн түүхийн нэг хэсгийг болвол их сурвалжаа болгодог. За өнөөдөр би маш олон эрдэмтэн одоо түүхч, зохиолчдын бичсэн олон номноос ишилж ярих учраас ишилж ярих хэсгээ би онцолж бас уншихыг та бүхэндээс анхааруулмаар байна. За Христэд итгэгч монголчуудын түүх Монголын эзэнт гүрэн бий болохоос өмнө бичигдсэн байдгийг юуны өмнө дурдах зүйтэй. Баабрын бичсэн Монголчууд нүүдэл судал номын 1-р дэвтэрт нүүдэлчдийн шашин шүдлэг гэсэн ийм хэсэг байгаа. За энэ номын 39-р талаас би иш татъя. За ишлэл эхэлж байна. Майнын сургаалын дараа Төв Азийн нүүдэлчид рүү орж ирсэн нэгэн том шашин бол загалмайн шашны Несторын урсгал юм аа. Несторын загалмайн шашин түгээгчид дорны орнуудаар сургаалаа түгээж явсны дотор Төв Азад нэлээд сайн дэлгэрүүлж хэдэн зуун жил том нөлөөтэй байж чадаж байлаа. За ишлэл би дуусглаа. Энд өгүүлж байгаа номлогчид маань Христийн номлогчид маань торгоны замаар Монголын талнуудад манай эзний 7 дугаар зуунд орж ирсэн байдаг. За Хью Кемп гэдэг одоо докторийн бичсэн түүхийн балархай жимээр 100-ыг өртөөлсөн Монголын Христ итгэлтнүүд гэдэг номын 48 дугаар талд нэгэн сонирхолтой түүхийг бичсэн байдаг. За тэнд өгүүлснээр Сирийн Иудэ буюу еврей түүхч Бар Хибрус Мерв хотод өнөөгийн Туркменстаны Мари гэдэг хотод Несторын бишоп Ибуд Ису гэдэг хүнд өөрийн захирагч одоо Багдадын католикост илгээсэн захидлынхаа тухай нэг тэмдэглэсэн сонирхолтой хэсгээс би иш татъя. За энэ захидалд Монголын Хэрэг аймгийнхан хэрхэн Христ итгэлтэй болсон тухай түүхийг бас өгүүлсэн байдаг юм аа. За би ишлэлийг эхэллүүллээ. Хижрагийн тооллоор 398 онд. За энэ нь бол өнөөдрийн бидний баримталж байгаа Григорийн тоолол байгаа. За Григорийн тооллоор Хижрагийн 398 гэдэг маань 1008 он байгаа. Өнөөдөр чинь 2020 он шүү дээ. Тэгэхээр Хижрагийн тооллоор 398 онд Түргийн төв хэсэгт оршдог Хэрэг хэмээх овгийнхан Христ итгэлтэй болцоож хаан нь усан баптизм хүртэв. Тэр үед Мервийн бишоп Ибуд Ису Несторын католикост бичсэн захидалтаа Хэрээдүүдийн хаан өөрийн эзэмшил нутгийн өндөр уултай газар ан гөрөө хийж явахдаа цасан шуурган төөрж чиг замаа алджээ. Тэгээд гэнэт нэгэн гигантэнтэй учирч гин. Гигантэн түүнд хэрв чамайг Христэд итгээгүй би чамд хизээч амиа үл алдах замыг зааж өгье гэжээ. Хаан Христийн хонин сүргийн нэгэн хэсэг нь болно гэдгээ амлаад гигантнэр зам заалган гэртээ харжээ. Тэрээр өөрийнх нь ордонд байсан Христ итгэлд худалдаачдыг зарлан хуралдуулж тэдний шашинд дагаж орсон аж ахуй. Тэр сайн мэдээний номуудаас сайн мэдээний номууд гэдэг маань Библийн шинэ гэрээний эхний 4 номыг хэлж байгаа. Олж аваад өдөр болгон мөргөл үлддэг болсон байна. Тэгээд тэр над руу илч зарж өөрийн биеэр ирэх юм уу? Эс бөгөөс самбаартан явуулж баптизм хүртээж өгөхийг хүсв. Тэгээд сүүлд нь 200,000 гаруй хүн шинээр Христэд итгэгч болсон гэдэг түүхийг дурдсан байна. За ишлэлийг би одоо хаалаа. За Их Монгол улс байгуулагдахаас даруй 200 гаруй жилийн өмнө Хэрэг аймгийнхан одоо 200,000 гаруй хүн одоо Христийн одоо нэрэн дор усан баптизм хүртэж загалмайтнууд болсон түүх байдаг. За Монголын эзэнт гүрний үед
Христ итгэлтнүүд нэлээхэн одоо томоохон байр суурийг эзэлсэн тухай түүхэн бас археологи олдрууд байдаг. За Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байх Цонжин болдог буюу Чингисийн хааны хөшөө цогцлборт нэг удаа би очиж байсан. Нэг удаа ч нэлээд удаа очиж байсан. За энд Онгууд аймгийн Хүрэл загалмаа байдаг. За энэхүү Хүрэл загалмаан тайлбарт Их Монгол улсыг байгуулсан 6 аймгийн дөрөв нь болох Мэргэд, Найман, Хэрээд, Онгууд нь Несторын загалмайтан шүтлэгтэн байв гэж тайлбар дээр бичсэн байгаа. За энэ одоо загалмаг одоо байгаа болвол та бүхэн очиж үзэж бас мэдэж болно. За одоо автсан ч байж магадгүй. За гадаад дотоодын түүхэн их сурвалж Монгол нутгаас олдсон археологийн эд үлгийн зүйлсийг харах юм бол монголчуудын дунд загалмаатнууд байсан нь нотлогддог. За Чингис хаан өөрөө бол мөнх тэнгэрийг шүтдэг байсан. Чингис хаан бол буддист байгаагүй. Бөөгийн одоо шашнаар одоо бөөгийн шүтлэхээр өөрийнхөө алдар нэрийг бол цуурайлгасан ийм их хаан байгаа. За их хаан Чингис хаан маань нэгэн сонирхолтой үйл явдлыг бол түүхэнд үлдээсэн байдаг. За Хью Кемпийн түүхийн балархай жимээр гэдэг номын 73 дугаар хуудсан дээр нэг сонирхолтой түүх байгаа. За ишлэлийг би эхлүүллээ. Хиросимос өшөөгөө авахыг хүссэн тэрээр Чингис хаан хэлж байна. Ууланд гарч 3 өдрийн турш залбирэн мөргөх үедээ нэгэн зүүдэлжээ. 3 дахь шөнө нэгэн хар хувцастай самбаартан түүнд үзэгдэж айх сандрах зүйл үгүй. Төлөвлөсөн дайн нь амжилтанд хүрэх болно хэмээн хэлсэн гэдэг. Чингис хаан энэ зүйдээ Христийн Нестор шүтлэгтээ эхнэр Есөөлжөндөө ярьжээ. Гэтэл эхнэр нь сайхан тухайн үзэгдлээр үзэгдсэн самбаартан түүний эцэгтэй үе үе ирж уулздаг Христийн бишоп буюу Христийн мяндагтан мөн байна хэмээн баталсан байна. Чингис хаан үүнийг сонсоод ордондоо буй уйгурын Христ итгэгчдээс тэдэнд тийм бишоп байдаг эсхийг л агуулжээ. Тэд Чингисийн зүүдэнд үзэгдсэн самбаартантай ижилхэн хувцалсан Несторын самбаартан Мар Динхаг дуудаж авчирсан боловч царай зүс нь өөр байв. Түүний зүүдэнд үзэгдсэн хар хувцастай хүн гэгентнүүдийн нэг байх гэж Мар Динхан Чингис хаанд хэлжээ. Үүнээс хойш Чингис хаан Христийнхэнд онцгой хүндэтгэлтэй ханддаг болсон гэдгээ. За ишлэлийг дуусгалаа. За түүхийн их сурвалжууд бичгүүдэд үзэх юм бол Алтан ургийн хэн болвол загалмайн шүтлэгтээ эдгээр аймагуудаас өөрсдийнхөө хаттыг сонгосон байдаг. За түүхийн балархай жимээр номын 67 дугаар хуудаст энэ тухай одоо график зургаар бол үзүүлсэн байдаг. Үүнийг би сэрүүлэн хэлье. За ишлэл эхэлж байна. Чингис хааны хатад болох Ибега бихи Хэрээд, Хулан Хэрээд, Есөөлжин Хэрээд, Чингис хааны ууган хүү Зүчин эхнэр Бигтутмиш Хэрээд, Өгөөдөн хаан Турхан Мэргэд, Толон хаан Сорхогтааны бихи Хэрээд болон Дохуз Хэрээд нар байлаа. Чингисийн 4 хүүгүүдийн дундаас Цагаадайл загалмайтан эхнэртэй байсангүй, харин бус нь бүгд загалмайтан эхнэртэй байжээ гэж. Тэгэхээр Чингис хааны маань бэрүүд ихэнх нь загалмайтны одоо итгэл бишрэлтэй Христэд итгэлт ийм хүмүүс байж. За эдгээр бэрүүдийн дотроос онцгойлон одоо Монголын түүхнээ гавьяа цолоороо дуурддаг Сорхогтааны бих хэмээх хатан бий. За яагаад энэ хүн дуудагдсан бэ гэдэг түүхийг би бас ярьж өгнө. За Сорхогтааны бих нь Ван хааны дүү Жаха хамбуугийн охин байгаа. Тэрээр Чингисийн хүү Толон эхнэр Сорхогтааны бихийн хүлгүү буюу Монголын ил хаант улсын анхны хаан, Мөнх хаан, 4-р их хаан, Хувилаа хаан, 5-р их хаан, Ариг бүх нарыг төрүүлсэн ийм гавьяатай ээж байгаа. За тэрээр Христэд итгэдэг гэдгээ ил тод тунхагладаг байсан. Тухай Жувейни хэмээх одоо түүхч түүх гэдэг номдоо бүхэл бүтэн нэгэн бүлгийг түүнд зориулан бичсэн байдаг. За энэ хатан ямар нөлөөтэй болоод Монголын түүхэндээ үлдвэ. За нэгд Алтан ургийн их хаадын үр удмыг өсгөн хүмүүжүүлж Монголын хаан төрийг бэхжүүлсэн их гавьяатай. Монголын хаан төрийг бэхжүүлсэн их гавьяатай. Энэ бол Христэд итгэдэг хатан байгаа. За түүний 4 хүүгүүдээс 3 нь болох Хүлгүү, Мөнх, Хувилаа нар нь Монгол төрийн их хаад болж Монголын эзэнт гүрнийг дэлхийн олон газарт бол одоо дэлгэрүүлж, түгээж, батжуулж явсан гавьяатай. За хоёрдугаарт Мэргэн ухаан, Өглөгч зан, Ийлдэг зан,
удирдах ур ухаанаар Монголын эзэнт гүрэнд даяар бол энэ хатан бол алдаршсан. За гуравт алтан ургийн хаадын дотор нэр хүндтэй түүний зөвлөгөөг хаад шийдвэр гаргахдаа заавал дагаж сонсдог ийм байсан. Өөрөөр хэлэх юм бол энэ хатны амнаас гарах үг хаадын шийдвэрт хүртэл нөлөөлдөг байсан. Ийм түүхэн гавьяатай байна. За өөр нэгэн жишээ дурдъя. Түүхийн ухааны доктор, Монгол Улсын шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, төрийн сойрхол түүхч Үлзий Баатаргайн өгүүлсэн Монголчууд цахим түүх гэдэг сонсдог номын 2 дугаар бүлгийн 20 дугаар хэсэг Тулуй хааны цэргийн их жанжин Христэд итгэгч Хит Бухаа гэдэг жанжны тухай гардаг. За Хит Бухаа гэдэг энэ жанжин Израилийн нутаг Голаны өндөрлөг хавцаа Айн Жалут гэдэг хэмээх газарт 1260 онд Мамлюкийн их зэрэгтэй тулдаж, Эрлэхэг Баатар тулдаж арга буюу их зэрэг мөн хаанаас сурсан учраас нутаг руугаа явцсан. Тэгээд 20 мянган цэрэгтэй үлдсэн. Тэр 20 мянган цэргийн хүчээр тулдаж байсан боловч ялагддаг. Тэгээд Хит Бухаа жанжин бол Монголын их хаан энэ түүхийг сонсоод зүгээр суухгүй миний ус хонзон авахаар ирэх болно. Та нар намайг алж болох боловч над шиг Эрлэхэг дайчин олон зуун мянган цэрэг ирс миний эзэн хаанд бий гэдэг үгийг хэлж цаазуулж байсан. Тэгээд жилийн дараа бол Монголын их цэрэг гэж Хит Бухаа жанжны хэлснээр ус хонзон авсан ийм түүх байдаг. Тэгэхээр их хаадын дотор алтан ургийн дотор гэлтгүү цэргийн жанжнууд, цэргийн алба хааж байгаа Монголын игэл жирийн иргэдийн дотор ч гэсэн Христэд итгэдэг үнэн шударга ард иргэд зөндөө байсан тухай түүхийн ганцхан жишээл энэ Хит Бухаа хэмээх жанжны түүх байна. За бидний уншдаг Монголын нууц товчоо гэж бий. За Монголын нууц товчоог бичигдсэн байр байдлын хувьд бол Библи уншдаг хүн бичсэн болов гэдэг таамаг бол дэвшүүлдэг. Яг тэгэхээр Библи бол үг өгүүлбэр нь бүлэгтэй, бүлэг болгон тоотой, өгүүлбэрүүд бүгдээрээ тоотой байдаг. Тэгэхээр Монголын нууц товчоо яг Библитэй адилхан үгүүдийг нь тоолж, өгүүлбэрүүдийг нь тоолж, ишлэл болгож оруулсан байдгаараа алдартай байдаг. Тэгэхээр уйгур бичгийг гаргуу цай эзэмсэн Өвлөн эхийн татар гаралтай өргөмлөх хүү Шихийн утгыг Чингис хаан хожим нь улсын их заргаж шүүгчээр томилсон байдаг. За Шигийн утг нь Чингисийн хүрээний дунд буу Христэд итгэдэг ийм хүн байсан. За Шигийн утг нь өгөөдөө гүйг нарт ч бас зүтгэж байсан. За түүнийг Монголын нууц товчоог бичсэн гэж эрдэнэтэд бол таамагладаг. За энэ таамагийн дотор нийтлэлч Баабрын бичсэн дүгнэлт бол их төхөж очдог. Баабрын бичсэн Монголчууд нүүдэл судал номын 1-р дэвтрийн 73-аас 75 дугаар хуудаст монголчууд ба загалмайн шашин гэсэн хэсэг байгаа. За тэндээс би сонирхолтой байх болов хэмээс нэгэн хэсгийг ижлээ. За ижлэлд эхэлж байна. 9 зүйлийн газар үзэж ертөнцийг таних хүрээн өргөцсөөр улам тэлэн буй Монголын хаадын тархи руу буддаа, загалмай, лал, бомбын суртал голлон өрсөлдөн тэмүүлж байлаа. Гэвч ерөнхийдөө гол төлөв загалмайн шашин энэхүү өрсөлдөөнд давмгаалж байсан түүхийн үнэн юм а. Монголын нэгдсэн улс үүсгэхээс бүр өмнө энд Несторын загалмайн суртал өөрийн баттай суурьтай байсан байна. Иймээс Хэрээд 8-наас Чингис хааны хөвгүүддээ авч өгсөн бэрүүд нь загалмайн шашинтай байсныг гайхах юмгүй. Загалмайн шашинтныг монголоор эрхүүд хүн гэдэг нь нилээд эртний нэр томьёо бололтой. Талын нүүдэлчин монголчуудын түүх, утга зохиол, соёлын гайхамшигт бүтээл, дурсгал болох Монголын нууц товчоо 1240 онд Хэрлэн голын хөвөөнд бичигдэж дууссан гэдэг. Хэн бичсэн нь тодорхойгүй боловч уул зохиолын зохиомж дис дараа зэргийг нь харьцуулан харах юм бол зохиогч нь юутайч шин гэрээг мэддэг хүн байжээ гэж хэлж болох үед. Монголын их хаан мөнх хувилаа нарыг төрүүлсэн их Хэрээдийн гүнж сорхогтааны бэхий мөн л загалмайн шүтлэгтэй байсан дэлхийг донслогсон дайныг ертөнцийн тал бүр дээр хийж байсан хөвгүүд хувилаа, мөнх, хүлэгүү, ариг бүх нарт загалмайн шашныг дотнчлох хандлага буй болгожээ. Рубрикийн дэргэд ариг бүх загалмайн шашныг лалуудаас өмөөрч бай гэж хэлсэн байна. За ишлэл дууслаа. За ингээд эзэн Чингисийн байгуулсан их Монгол гүрнээс ахуулаад Монголын бусад түүхэнд бас загалмаатнууд байсан жишээ зөндөө бий. За ил хаадууд бол алтан ургийн бас нэгэн хэсэг. За ил хаадуудын алтан ургийн хүлгүүгийн үр сад
Персийг эзлэн авч Багдадад одоо суусан. Хүлгүүгийн цэргийн нэр чанжин хэд Бухагийн түүхийг Үлзий Баатаргойн жишээнээс би ярьсан. Та бүхэн монголчууд цахим түүхийг бас сонсвол тэнд бас их дэлгэрэнгүй бий. За хүлгүүгийн эхнэр Дохууц хатан загалмаатан байсан. Тэрээр ислам орчинд ч гэсэн загалмаан итгэлээ чандлан илэрхийлж байсан агуу хатан байгаа. За хүлгүү хаан загалмаатууд таата хандаж байсан ч алтан ургийн хаадан адил аливаа нэгэн шашныг төрийн дээр гаргалгүй бүх шашинд хүндэтгэлтэй ханддаг байсан. За илхаадууд ч гэсэн бодвол хожим бол мусульманууд болсон байна. За нэг сонирхолтой түүх гэвэл цаасан мөнгө гарахаас өмнө илхаадууд бол зоосон мөнгө хэрэглэдэг байсан. За илхаадуудын зоосон мөнгөн дээр эцэг хүү ариун сүнс нэрээр амин. Эсвэл Давидын боол гэх мэт Библийн үг хэллэгүүдийг зоосон дээрээ бичиж байсан тухай Ариун номын гэрэлт хэмээх баримтат кинон дээр өгүүлсэнийг та бүхэн YouTube-ээс үзэн үзье. За дундад 100-аас 21-р зууны түүхийг би хураангуулan хэлье. Алтан урдны захирч байсан Чингисийн ач Батхан Европт хүч төрөн орж иж байсан. Тэгээд Лионд 1245 онд монголчуудын эзэн түрэмгийлд хэрхэх талаар Ромын пап Innocent IV хоорондоо хилэлцсэн байдаг. Тэгээд энэ пап Карпины захиа өгөөд хар хуранд 1246 онд бол илгээсэн. За тэр үед Гүйг хаан эцэг өгөөдөг залгамжлан суусан байсан. За Гүйг хаан элчийн захиаг авч хариулсан одоо ч Ватиканы архивт байдаг. За Карпини бол Европоос илгээсэн анхны элч байсан бөгөөд түүнд өгөгдсөн папын заавар нь хэрхэн монголчуудаас өөрийгөө аврахад оршиж байсан. За Карпини Европт эргэж очиод тайлангаа тавьсан. Тэгээд тэр тайлан сонсон европчууд бол маш их цочирдсан. За пап Николас IV Монте Корвино гэдэг нэгэн хүнийг Монголд очиж ажиллахыг даалгасан. За тухайн үед Монголын их Юан гүрэн тийм ээ одоо Бээжинд даатууд төвтэй. Одоо энэ газар 1294 онд Монте Корвино очиж одоо Монгол болон хятадуудын дунд анхны одоо католикийн илгээлт хийсэн болсон. За түүний хийсэн гол ажил нь Библийг монгол хэлний хөрвүүлэх ажил байсан. Тэрээр монголчуудын хэлийг сурч, бичгийг сурч, шинэ гэрээ, дуулал номуудыг орчуулсан байдаг. За Карпини рубрик 2 европчуудын үед Монгол очих үүдийг нээсэн бол Монте Корвино гэдэг хүн бол Монгол Библийг орчуулж, монголчуудад одоо Библи уншихын үүд хаалгыг нээж өгсөн анхны хүн юм аа. За энэхүү уйгур бичгээр даатууд анхны Монгол Библийг гаргасан. Монте Корвино 1300 онд монгол хэлний анхны Библийг орчуулсан байдаг. За Онгууд аймаг Монте Корвиногийн хүчин чармаалтаар католик итгэлтэй болсон. За түүний араас 2 католик илгээлтийн эзэн болвол ирсэн байдаг. За гэвч даатууд нийслэлтэй Монголын эзэнт гүрэнд католикууд байсан ч одоо Бээжингийн монголчуудаас бол энэ бол халиагүй байгаа. Тухайн үед буддын шашин ч гэсэн Бээжингийн монголчуудаас халиагүй гэж нийтлэлж Баабар бол тэмдэглэсэн байдаг. За монголчууд тэр үе жинхнээсээ католик болсон зарим нь бас эргэлздэг. Харин монголчуудын католикуудаас илүү одоо Нестор шүтлэгтэй монголчууд бол маш илбэг байсан. Хэрээд аймаг тэр чигээрээ Нестор итгэлтэй байсан. Гэвч жишээд маш олон түүх байна. За ингээд монголчууд руу хандсан одоо сайн мэдээний одоо Христийн номлогчид болвол бас байсан. Моровын ахан дүүсийг бас дурдах ёстой. Чех гаралтай Жан Хаус гэдэг хүн одоо Христийн шинжлэл тийм ээ одоо Мартин Лютерээс өмнө болвол хийгдэхээс өмнө Европт ариун амьдралыг номлож байсан энэ хүн байгаа. За түүний сургаалыг зарим нь эсэргүүцэж түүнийг бол шатааж алсан байдаг. За түүний дагалдагчид ахан дүүсийн холбоо гэдэг зүйлийг байгуулад Ромын католикуудаас өөрсдөө ялгаатай гэдгийг харуулад олон газар одоо очиж Христийн сайн мэдээг номлосон байдаг. За тэд бол 1700 оны үед халимгуудын дунд очиж, халимг монголчуудын дунд очиж сайн мэдээг тараасан. Тэгээд халимгууд тэр үед Есүс Христэд итгэсэн байдаг. За 1800 он буюу 100 жилийн дараа 12 мянган халимг хүн Есүс Христэд итгэдэг болсон гэдэг тийм тайлан мэдээг тэд гаргасан байдаг. За Моровын ахан дүүс дотор Исаак Яков Шмидт гэдэг одоо нэр нь заавал дурддагдах ёстой хүн байдаг. Энэ бол худалдаачин эрдэмтэн хүн Библийн орчуулгыг хийсэн. За тэрээр халимг хэлээр Матай номыг, бурайд хэлээр шинэ гэрээг орчуулсан. За Шмидтийн халимг шинэ гэрээ түүний томоохон бол ажил болсон байгаа. 1815 онд Матай номыг,
1827 онд шинэ гэрээг одоо орчуулсан байгаа. Түүний дараа 60 жилийн дараа буюу 1887 онд Оросын академикч Алекс Познеев халиг монголоор сайн мэдээний 4 номыг одоо хэвлсэн байдаг. За Моровийн ахын дүүс Боредод илгээлтийн ажлыг бас эхлүүлсэн. Тэд бас төвд рүү явж Есүсийн тухай ярьсан. За тэдний гавьяа гэвэл монголчуудыг одоо бүтэн библиэтэй болгосон ийм гавьяатай байгаа. За 1800 он руу явж байна. Лондоны илгээлтийн нийгэмлэгийнх нь Боред хэлнэ 1840-оос 1846 онд бүтэн библийг одоо хөрвүүлсэн. За энэ орчуулгыг баримтлан 1952 онд хэсэг илгээлтийн эзэд орчин цагийн халах хэлнэ библийг буулгасан байдаг. За монголчууд шарын шашинд бол асар ихээр орсон он жилүүдэд буюу 19-р зууны ихэнх үед Лондоны илгээлтийн эзэдийн дундаас одоо илгээлтийн нийгэмлэгээс Джеймс Гилмор гэдэг илгээлтийн эзэн Монголын тал нутагт тийм ээ өдгөөгөөс 100 гаруй жилийн өмнө тал нутгаар Тимэтэ явж Библийг тарааж хүмүүст Есүсийн тухай ярьж явсан. За энэ хүн 41 наснд 47 наснд өөд болсон ч одоо Есүсийн тухай бол ярьсаар байсан. За ингээд соц нийгмийн үед 1960-ад оны үед Дундговь аймагт Христэд итгэгч нэгэн хүний оршуулга болсон гэдэг тийм ам дамжсан яриа байдаг. За соц нийгмийн үед эрдэмтэн мэрэгдийн дотор тийм ээ гадаад дотоод их явдаг учраас нууц итгэгчид нууцаар Есүст итгэдэг ийм эрдэмтэд байсан. Тэдний дунд Эренчингой нэрч бас хэлэгддэг. Тэгэхээр энэ бүх түүхийг бас нягтлах хэрэгтэй байх. За 1972 онд зүүн Европт сурч байсан монголчуудын дунд Джон Гиббенс гэдэг Английн иргэн одоо монгол хэлний библийг орчуулж тэднэр уншуулж энэ одоо ойлгомжтой байна гэж нягтлуулж за энэ эхэлсэн ажил 1989 онд бүтэн шинэ гэрээ болж одоо уншсан. Тэгээ 1990-ад оноос Есүсийн сайн мэдээ Монгол даяар тарах үед энэ хүний орчуулсан одоо нартай библи гэж ярьдаг. Энэ библийг монголчууд уншиж Есүс Христ итгэж байжээ. За 1972 оноос тоолох юм бол 44 жилийн дараа Джон Гиббенс бүтэн библийг монголчуудад одоо хүлээлгэж өгсөн. За энэ бүгдээс үзэх юм бол Христ итгэл бол монголчуудын дунд байсаар ирсэн цаашдаа байх ч болно. За яг хөө 1940 онд буддын шашны урсгалыг төрийн шашин болгох үйл явц монголчууд бол эхлүүлсэн. За тэгээд улс төрийн шалтгаанаар төвдийн одоо олон урсгал дунд тэмцэл болж ээж тийм ээ одоо монголчууд хоорондоо тус хасгаруулж ээж тийм ээ цогтой ачкиндар гардаг шүү дээ. Төвдийн одоо шарын урсгалыг бол монголчуудад бол авчирсан. За тэгэхээр өөр нэгэн түүхийг би асуу гэдэг. Монголын сүүлчийн хаан Лэгдэнд хүчин зүтгэж байсан Христэд итгэдэг хүмүүс байсан. За энэ хүмүүсийг эрхүүд хүн гэж нэрлэдэг байсан. За эрхүүд гэдэг маань эрх мэдэлтэй гэсэн утгатай үг байгаа. За Христ итгэлтэй хүмүүсийг монголчууд эрхүүд хэмээн бол эртнээс дууддаг байсан. За энэ хүмүүс нь Сорхогтааны бихийн харьяатын үр хойч бөгөөд хаан хатны биеийг хамгаалах үүрэгтэй тусгай бүлэг ард байжээ гэж доктор Болормаа Төв Аз дахь Христийн шашны товч түүх манай эзний 7-оос 20 дугаар зууны ихэнх гэсэн номынхоо 71 дугаар талд дурдсан байдаг. За тэнд өгүүлснээр за би ишлэл эхлүүлж байна. Баян мөнх Даян хааныг хаан ор сууж байх тэр үед эрхүүд нар хааны итгэлт хүмүүсийн тоонд багтаж байсан бөгөөд Даян хааны дэргэд хэлхийг хэмээх нэртэй эрхүүд овогтон үнэнчээр зүтгэж амь насыг нь хамгаалж байсан гэж бичжээ. За ишлэл дууслаа. Мөн цааш нь бичгтээ. За шинээр ишлэл эхэлж байна. 1632 онд манж нар цэрэг хөдөлгөж нэг бүлэг монгол цэргийн хамт Сахарын Лэгдэн хааныг довтлоо. Лэгдэн хааны цэрэг ба ардууд Ийн уулын баруун тийш ухарч ордсоор дайрч хөхнөр хүрээд нас барсан. Түүнийг дагаж явсан бүлэг Цахар энэ дотор нэг бүлэг эрхүүд байсан. Хүмүүс үүсэнд нутаглаж тэндээ бүр мөсөн сууршив. Өнөөгийн Үр Монголын өөртөө засах орны Ордос аймгийн Үүшин хушуунд эрхүүд овогтой 300 өрх айл орсон сууж байна гэдэг энэ түүхэн мэдээг доктор Болормаа өөрийнхөө номонд бас дурдсан байдаг. За энэ ариун номын ирэлт гэж би түрүүнд дурдсан. Одоо Библийн орчуулгатай холбоотой Монголд байсан Христ итгэгч загалмайттай холбоотой энэ түүхийг бичсэн энэ баримтат киног эрдэмтэн мэрэгд бол хийсэн. За энэ ном киног та бүхэн YouTube сувгаас ариун номын ирэлт гэж хайх юм бол олох болно. За тэгэхээр Монгол нутагт 1008 оноос өдгөө хүртэл Христэд итгэгч монголчууд бол амьдарч ирсэн. Энэ түүхийн ой санамжийг бид бас мартаж болохгүй. Яагаад гэвэл
1990 оноос ахуулаад Христэд итгэж байгаа хүмүүс бол өвөг дээдсийнхаа итгэж биширж байсан тэр итгэл бишрлийг л сэргээсэн төдий ийм л Монгол улсын иргэд байгаа. За би дүгнэлт болгож хэдэн зүйлийг бас дурдахыг хүсэж байна. За нэгдэн загалмайтнууд нь монголчуудыг бол харин шашин огтоос биш, харин монголчуудын дунд өвн эрднээс оршиж ирсэн, оршсоорч байх болно. Ийм одоо итгэл бишрэл байгаа. За соц нийгмийн задралтай зэрэгцээд 90 оноос энэ итгэл бишрэл хэдийгээр гаднаас орж ирсэн ч гэсэн зүрх сэтгэлээрээ ухамсараараа өөрийн итгэл бишрлэр Христэд итгэсэн олон монголчууд нийгэмдээ одоо сайн хүмүүсийг бүтээж байгаа. Ер нь монголчуудаас үүссэн шашин гэж юу нэгч байхгүй шүү дээ. Дандаа гаднаас орж ирсэн. Тэгээд хүнийг нь монголчулсан байдаг. За Христэд итгэгч монголчууд нь тийм ээ одоо эх орныхоо сайн сайхны төлөө оюун ухаан чадвар юугаа зориулж байгаа маш олон хүмүүс байдаг. За энэ хүмүүсээс хэдхэн жишээг би дурдъя. Ягаад гэвэл нийгэм энэ хүмүүсийг Христэд итгэдэг гэдгийг мэдээсэй гэж бас бодож байна. За хамгийн наадлын жишээг бол Улаанчлуудын хогийн цэгт одоо Есүст итгэгч хүмүүс л ажиллаж тэнд одоо нийгэмдээ хаягдсан хүмүүсийг одоо тийм ээ нийгэмшүүлж хүүхдүүдийн сургууль соёлтой болгож эрүүл ахуйг нь хангаж үйлчилж байгаа. За 90 оны үед шорон ямар байлаа? За шоронд яд эдэлж байсан хүмүүстээр Есүст итгэгчд очиж номлож, гэгэрүүлж, нийгэмшүүлж одоо шоронгоос Есүст итгээд өнөөдөр нийгэмдээ олон сайхан үйлс хийж яваа олон сайхан хүмүүс байна. За 90 оны хямралын үеэр, шилжилтийн үеэр архинд орж одоо амьдралаа сүрүүлсэн маш олон гэр бүлүүд байгаа. Одоо тэнд тохироогүй нэгж гэр бүл Монголд байхгүй байх. За архины хамаарлаас нь гаргаж нийгэмшүүлж байгаа маш олон Христэд итгэдэг хүмүүс ийм одоо байгууллага байгуулж сүм чуулганаараа ийм хүмүүсийн төлөө ажиллаж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн одоо нийгмийн одоо хаягдсан гээгдсэн давхрууд ажиллаж байгаа Христ итгэгчдийн тухай би ярьлаа. Тэгэх юм бол нийгмийн бүх давхаргад Христ итгэгчтэй байгаа. Тийм ээ улсын хурлд манай Бааск хөөг шүү байна. За бусад өөр салбарууд дээр ч гэсэн манай Есүст итгэгч хүмүүс Монгол улсынхаа төлөө чадах бүх юмаа зориулж байгаа. Хэрвээ энэ хүмүүс харин шашинд итгэсэн бол Монгол улстай илэггүй байх байсан. Харин энэ бол монголчуудын үн эрдэнээс одоо итгэж бишж ирсэн итгэл бишрэл учраас Монголынхаа сайн сайхны төлөө энэ бүхнээ зориулж явж байгаамаа. Тэгэхээр Христэд итгэдэг хүн гэхлээр та бас одоо туйлын ариун болчихсон гэж бас битээ эндүрээрээ Библийн ариун сургаалаар амьдарч байгаа хүний сэтгэл ариусдаг, бодол нь цэвэршдэг, явдал нь зөв болдог. За энэ үйл явцуд бол насан туршид нь явагцаар тэр хүмүүс тийм ээ та хувьчлан асуух юм бол өөр өөрийн түүхийг ярих байх тийм ээ. Яагаад Есүс итгэсэн тухай, Есүс тэдний амьдралд яаж нөлөөлсөн тухай, Есүс байгаагүй байсан бол тэд юу хаана явж байгаа тухай маш олон тийм түүхийг ярих байх. Тэгэхээр та Христ итгэдэг хүмүүс болвол 90 оноос гарч ирсэн цоошин үзэгдэл биш. Харин монголчуудын дунд 1000 гаруй жил оршсоор ирсэн монголчуудын олон одоо итгэл бишрэлийн нэг юм аа гэдгийг бас түүхийн ой санамжийг сануулan өнөөдөр ярьлаа. За тэгээд цаг үеийн явдалтай тохируулаад бүгдөө бас залбирцгаая. Та Есүст итгэсэн, итгээгүйч бай. Одоо Монгол улс маань энэ одоо коронавирус гэдэг энэ гай барцад энэ цар тахлаас хол байж Монгол хүн бүхэн эрүүл байхын төлөө бүгдээрээ хамт залбирая. За би залбирлаа. Эзэн бурхан минь Монгол төмнийг минь бузар муугаас цэвэрлэн шудраг ёсыг тогтоож энэ үндэстэнд хандсан таны агуу төлөвлөгөөг биелүүлэх болтугай. Та гай дотор элдэ өвчнийг монголчуудаас хол байлгаж энэ цар тахлаар монголчуудыг үнэхээр хамгаалах болтугай. Цар тахлын аюул хөнөөлөөс Монгол хүн бүхэн сэрэмжтэй байж, анхааралтай байж улс орныхоо шийдвэрийг даган нэгэн хүмэд зогсож энэ аюулыг гитлэх болтугай гэж Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За ингээд Монгол түмэн илгээрээ инх тунх байх болтугай гэдэг эрүүлийг дэвшүүлэн өнөөдрийн цагийг өндөрлж байна.